Presented by Social Pay. Brought to you by Kite Mongolia. Электроник хөгжмөөр ингээд амьд хөгжмийн дууралтыг нэмэхээр илүү өргөн дуурдаг. Тэр дууралтаараа бусдаасаа арай даваа талтай юм болоо. Ерөнхийдөө манай хамтлагч тэр бич тэр хөгжмөө хийхдээ электроник хөгжим болон амьд хөгжмийг дандаа ослуулж хийдэг. Энэ тэгээд ер нь илүү өргөн дууралтыг хүмүүс сонсуулах гэж хүний сэтгэл рүү ойртуулах гэж л яг бий болгож хийдэг л дээ. За яг саяны дуулал Сайн байна уу, би Итгэл байна. Би хүний их хэмж мэрэгжилтэй DJ хийдэг, продюсер хийхийг хичээдэг, тэгээ event organizer хийдэг залуу байна. Миний хөгжмөнтэй танилцсан түүх яг хөгжим бүжгийн коллежид ороод яг ихэлсэн л дээ. Яг төгөлдрөөр ангид ороод бэлтгэл ангид болохоор нэг юм бөөндөө ингэ сууж агаад хөгжим тоглодог байхгүй. Тэгэл би нэг цан зөгтөг. Байж ужаал яг нэг зөгтөг ус нэг тийм хүчтэй дууралт анхнаас дуртайсан юм шиг. Тэгээ ерөнхийдөө яг тэгэл хөгжим бүжигт ороод яг тэгэл миний хөгжмийн суурь тавигдсан. За анх бол онгоцны нисгэгч болно гэж боддгүйсэн. Тэгээ онгоцны нисгэгч болох гэсэн чинь эрүүл мэндийн асуудлаас болоод болж чадаагүй. Тэгээд ингээд явсараагаад хүний хэмж мэрэгчдэр сураад төгссөн. Мьюзик терапист болох гэж нэг хүний хэмжийнхаа ангийг төгссөн. Тэгээд явдаа яг давхар хөгжим авсаж. Тэгээд энэ хоёрыг ерөөдөө ослуудад хөгжмөөр хүнийг эмчлэе гэж боддог. Тэгээд хүн угаасаа хүний бие өөрөө өөрийгөө өвтгөж чадчихсан юм чинь өөрөө өөрийгөө эмчилж чадна гэдэгт итгэдэг болохоор хөгжмөөр яагаад хүний бие эдсийг сэргэж өөрөө өөрийгөө эмчилж болохгүй гэж бодчих. Энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд эргэн тойрныхан дээр ер нь дандаа гоё хөгжмийг сонсуулах гэж хичээдэг болохоор тэгээд яг миний ертөнц нэг тиймэрхүүл байх болов гэж боддог. Дандаа нэг хөгжмөлөг дандаа хөгжмөөр бие биетэйгээ танилцсан хөгжмөөр холбогдсон зүйлсүүд байдаг хүмүүс. Тэгэхээр хөгжим амир ер нь миний ертөнцийн хамгийн том тойл байна. Тэг хөгжим хийхдээ болохоор яг бидний амьдралтай ингээд оршиж байгаа бүх дуу чимээ өөрөө яг ингээд хэрвээ нийлүүлж зөв зэгцтэй нийлүүлж чадах юм бол тэр нь өөрөө хөгжим болдог юм шиг санагцсан. Яг би ерөнхийдөө дандаа ингээд дуу чимээг сонсоолаа. Ийм чимээ, ийм дуун дээр оруулах юм байна. Тэгэхээр яг хөгжим хийхдээ ер нь яг гадаад ертөнд одоо бидний амьдарч байгаа ертөнцид ингээд оршиж байгаа юм дуу чимээнүүдийг илүү хөгжмөдөө шингээж ч юм уу яг энэ дууралтыг ч гэсэн ингээд яг хөгжмөлөөгөө оруулахыг хүсэж тэмүүлж одоо яг тэр филингээр хийдэг л.
манай хамтлаг нь 3 гишүүнтэй Сумья, Гоо гэд. Тэгээ манай хамтлаг яг хөгжмийн шиг хамтлаг одоо жанр гэх юм бол электроник ерөнхийдөө төлхөө яг бэзик авч явдаг. Цаваа цаано Ваяа луан. За Монгол Mix Project би яг 2015-аас 6 17 оны хооронд л орж исэн да. Тэгээд манай найз бас яг захиралтай намайг танилцуулаад, дүүр ахтай танилцуулаад тэгээд яг ер нь бол DJ болж эхэлсэн. Анхны DJ их гараа маань ер нь тэг Монгол Mix Project-с эхэлсэн дээ. Сая Ирландд жилийн хугацаатай яваад ирлээ. Тэгээд тэнцээ очиод сураад, ажиллаад тэгээд ерөнхийдөө энэ газар сард 2 удаа тоглолдог гэрээтэй. Тэгээд давхар ивент, тэгээд free festival гэх мэт олон үйл ажиллагаанд оролцоод ирсэн. Тэгээд ерөнхийдөө Монгол залуучуудыг ийшээ тийш яваад ингээд нүд тайлаад гэхээс илүү яг уран бүтээлч залуучуудыг сонсоолоо ингээд сайхан нэгэд тэр локалт нь болж байгаа ивент фестивалуудаар нь ингээд сайн үзэж хараад яваад тэр vibe-ыг мэдрээд ирэх хэрэгтэй болоо гэж утсан. Тэгээд ерөнхийдөө болохоор Dublin яг ийм Baby Berlin гэдэг хүн болгон ерөнхийдөө тэгж ярьдаг хөгжмийн culture-ын электроник хөгжим байсан. Тэгэхээр ерөнхийдөө анх одоо Европ руу гарах гэж байгаа ч юм уу залуучуудтай хандж хэлэхэд ингээд эхлээд Ирланд улсыг зорих юм бол Dublin очиод ингээд явах юм бол одоо Берлиний жижигхэн ч болоо тэр яг ингээд тэр филийг мэдэрч чаднаа. Тэгээд ерөнхийдөө тэнд байдаг локал DJ нь эхлээд Даблинд хөлөө олчоод дараа нь Амстердам, дараа нь Берлин. Берлинийг бол хамгийн сүүлдэнд тавьт юм билий. Яа тэгэхээр яг хамгийн одоо том электроник хөгжмийн калчуртай газар чинь тэнд байгаа болохоор тэгээд багаас нь эхэлж ингээд шатаагч явах гэдэг юм аягүй сайн суралцаад ирсэн. Монгол залуусын үнэт зүйлийг тодорхойлно гэвэл би яг хөгжим байгаасаа гэж хүсдэг яг дотроо бол тэгээд хөгжим мэдээж өөрийн гэсэн бүгдээр өнгө аястай тэр хөгжмөөс гоё зүйлийг мэдрээд нийгэмдээ илүү идэвхтэй аз жаргалтай амьдраасаа л гэж хүсдэг. Social Pay, so smart.